нар ч өөрөө ингээд нэг гэрэл улам ингээд гэрэл маань уламт хэлэн тамарна. Яагаад гэрэл гэж ярьж исэн юм бол тэрийг юу гэж бодож байна? Тэрийг болохоор ингэж ойлгоод байдаг шүү. Хүн болгоны нөө дотоодод оршоо буюу сүнсэн өмсөрн уг нь ууг чанартай бол гэрэлтэй ямар нэг юм бараан зүйл юусэн ба. Бараан гэж бидний нөгөө ялгаад байгаа зүйл өөрөө гэрэлтдэг. Тэгээд одоо л энэ юмд харцаа сайхан мухаар ялгаад байгаа. Энэ ялгамж үүсгэсэн болохоос зүгээр л тийм гэрэлтэн ашигна. Шүлүүд хавцууд тийм байсан болоод тэр гэрэлтүүлээ тэр гэрэлтээ бас нөгөө иргэн тойрноос гэрэлтүүлэх гэрэл хүн бол гэрэл рүү тийм л тэр нөгөө өөрийнхөө юг мэддэг болохоор тэр юу руугаад юм уу нөгөө нэг гэрлүүг очихос яард шүү дээ. Яг тэр удаа хугацаанд хоолойчоор яг тэр шиг тэр ч өөрийнхөө дотоод гэрэл рүүгээ тийм үлдээ тэрийг эрэлтүүлэх гэж хүсдэг юм бол байхад тэгээл илтгэж гэрэлтэх. Нэг ясандаа нөгөө ялгамжгүй болгоод одоо тэр нэг сөрөг зүйлүүдгээ тааж гэсэн өөрсдийнхөө гэрэлтэй бид нар л тэгж ялгаад сайхан муугаар нэлээл өөрсдөндөө нэг тийм янз бүрийн босог цензуур тавьчаал тэгээд би болохоор тэрийг ингэж харсан байхгүй эсвэл хоёлын нэг яснаас шинжтэй үржигдэр юм. Яг ингээд гэрэл гэдэг нэг боо энерги л хоёлаа ярьсан шүү дээ. Ерөөсөл төрчгөр энерги байна гэж бодсон ч нөгөө гэрэл гэдэг юм надад ерөөсө тусгай болцсон байхгүй. Тэгээ яагаад тэгвэл гэрэл гэж ярьсан юм бол гэдэг энергийг гэрэлтэйгээ би холбож чаддгүй. Тэгсэн чинь нөгөө нэг бөмбөлгөн аянгүй штэ. Шууд тэр надад харагдсан. Надаа ингэж бодож гэрэл гэхээр гэрэл энерги гэрэл болоод яг ингээд хүний нэг нөө матери хэлбэрээр харагдаад байна шүү дээ. Тийм. Харж болж байна. Мэдэрч болж байна. Алуу. Улаан. Гэрэл гэхээр чоноо тод хурц өнгөтэй гэж харагдаж шүү дээ. Тэгээд наадлын бидний мэддгээр бол наадлын төвшин гэж ойлгочлох юм байна. Харж байгаа. Энийг яс нэг ирэлж өөр бас энерги. Тэгвэл бүр цааш хэд нарийн төвшинтэй байна. Тэгэхээр энэ маань одоо энгийн юугаар харагдахгүй. Мэдрэхгүй юм шиг боловч нөгөө энергийг өөр хэлбэрээр ингээд харуулж шүү дээ. Бүр ингээд тунгалагчсан. Нэрийн бие дээр нь харах юм бол нэлийн тунгалаг тийм зүйл аваад гэрэл гэх юм бол бидний төсөөлтөөр одоо энэ алсыг тийм халуун аршиг тийм юу яасан гэрэлсэн гэж ойлгодсон шүү дээ. Өөр цаашаа нарийн төвшнийг харах юм бол одоо энерги гэх юм бол энерги чи янз бүрийн хэлбэрээр хичээл байгаа гэж байна. Одоо тэр уучирж байгаа дээдсүүд өөрсдөө өөрсдийн тийм юутай чим энергитэй тэрийг өөрсдөө нөгөө өнгөө засварлаад зарим нь нэлийн амын өнгөө засварлаж байгаа зарим нь бүх чимээг илүү төлхөө засварлаж юм уу те зарим нь цагааныг зарим нь шаргалыг тэр өөрсдөө төвшин байгаа чадамжаараа тэгж өнгөсчмийг ялгаруулдаг баг. Тэгээ тэрийгээ тухайн гэрэл явчихж байгаа. Түүнээс л гэрэлгээ зөвхөн шар гэж бас ойлгож байна. Бүр нарийн төвшөнд ороод ирэхээр нөгөөд нь тунгалагшаад тунгалагш нь тэгэхээр ямар ч юм
хэлбэр тавих чадalтай болчихно. Нэг юунд баригдахгүйгээр одоо нөгөө шар хэм бол нөгөө эргүүлээд тунгалаг болоход хэцүү шүү дээ. Хэрвээ тунгалаг өөрөө бол юм шар гэрэл рүү нэг ягаан хөөх гээд цэнгийн далайн өнгөрөө шилжих боломжтой гэж би бодож байгаа байхгүй юу? Тэрхэд нарийн төвшин нөгөө юм хэд эсвэл их өндөр дээшээ дэвшээр гэрэл маа тэр чинь илүү тунгалагших тунгалшдаг байх гэж тунгалагш боломжтой тунгалагштай л гэж бодоод байгаа. Наадлын онгод гэцүүд нь арай ойрхон илүү байгаа нь өөрчмээ томлохын тулд өөрийнхөө чадлаараа хэмжээсээр ваан байдаг тэр ашуугахан гэрэлтдэг болохоор тэр гэрчим гэрэл нь илүү өөрт нь мэдрэгддэг. Тэгээд эргүүлээд өөрөө ямар гэрэл цацраамаа байна гэхээр төлөвшөөл ингээд жоохон анирдаа тарахад нэг тиймэрхүү юм цацарч юм нэг чинь гэж ярьдээ шүү дээ. Тэр яг тэр төвшний гэрэл дээр өөрөө байна гэж юм. Тэгж ойлгож байна. Тэгээд тэр бөмбөлгөн аянга гэж ярьсан шүү дээ. Би болохоор нэг яг физик талд нэг яг яаж харагдах гэдэг утгаар нь дөрвөлж бодоод яг уу цаанаа бол нэг угаасаа шуучин тэрчээрээ нэр нүдэнд харагдахгүй бэлгийн талдаа бол тэгээд бидний төсөөлөөр ингээд янз байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ бөмбөлгөн аянга гэдэг чинь ерөөсөө тийм асар хүчтэй эрчим энергиуд ингээд сугларсан байгаа. Баталцаад тал талаас хүчтэй энергиуд нийлэхээр хүчтэй энергиуд нийлэхээр ингээд гэрэл цацраад эхэлдэг юм байна. Тэгээд тэгээ энэ нөгөө нэг улам хүчрэх ингээд улам хүчрхэгжих тусмаа энэ далайц нь улам ингээд нэмэгцээр одоо жишээ нь нар шиг ч юм уу гэрэлтэй байгаа өөр юу тэднэр шиг харагддаг юм байна гэдэг ойлгоод байгаа хгүй. Тэгэхээр ингэж шилж байгаа хүмүүсийн хувьд бол бараг гэрэл нь мэдхгүй ч үгүй. Тэгэл улам тэлэгдээд. Тэг яг харагдах байдал дээр бол энэ яг бөмбөлгөө аянга шиг харагдах юм байна. Армаар ивэл гэж бодсон.